Маркетингийн удирдлага мультимедиа сурах хүчгийн 5 дугаар бүлэг хэрэглэгчийн сэтгэл ханамж үнц. Энэхүү сэдвийн хүрээнд бид нэр хэрэглэгчийн үнц гэж юу вэ? Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэж юу вэ? Хэрэглэгчийн харилцаа холбооны удирдлага гэж юу вэ? Үүнийг хэрхэн яаж тогтоодог вэ гэдэг асуудлыг хөндөж ярих юм аа. Эхний дэд сэдв маань хэрэглэгчийн үнц нь гэж юу вэ? Тэгэхээр хэрэглэгчийн үнцнийг бид нэр дараах харьцаагаар илэрхийлж болно. Үнц нь гэдэг бол тухайн бараанаас авж байгаа үр ашгийг зардалтаа харьцуулсан харьцааг хэрэглэгчийн үнц нь гэж хэлдэг. Үр ашиг гэдэг нь хоёр янзын үр ашиг байгаа. Нэгдүгээрт бараанаас хүн бодиттой үр ашиг хүртэж болно. Хоёрдугаарт сэтгэл зүйн үр ашиг хүртэж болно. Харин гарч байгаа зардлууд нь мөнгөн зардал гарч ирж болно. Цаг хугацаа зарцуулж болно. Сэтгэл зүйн зардал гарч ирж болно. Бие физиологийн зардал гарч ирж болж байгаа маа. Тэгэхээр энэхүү үр ашигыг бараанаас авж байгаа үр ашигыг хүртэх их усүрийг дотор нь дөрвөн хэсэгт хувааж байгаа. Бараанаас хүн үр ашиг хүртэж болно. Үйлчлэгээнээс үр ашиг хүртэж болно. Хүнээс үр ашиг хүртэж болно. Имиж, нэр хүндээс үр ашиг хүртэж болно. За энэхүү үр ашигын их усүрүүдийг бид нэр энэ Land Cruiser 200 маркийн машин дээр аваад үзье. Тэгэхээр Land Cruiser 200-аас ямар үр ашиг хүртэж байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Нэгдүгээр сэтгэл зүйн үр ашиг хүртэж байгаа. За ямар сэтгэл зүйн үр ашиг хүртэж байгаа гэхлээр нэгдүгээр тансаг, нэр хүндтэй, нийгэм төлөөн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр энэ маань бол сэтгэл зүйн үр ашиг нь. Харин бодиттой үр ашиг нь бол Land Cruiser 200 маань хүчтэй, хурдтай, дуулах чадвар сайн, өнгө үзэмжтэй болоод ирэх юм бол энэ маань бодиттой үр ашиг байна. За дараа нь энэхүү машиныг хүртэхийн тулд хүний зарцуулж байгаа зардлуудыг харьцуулаад үзэж болно. За нэгдүгээрт мөнгөн зардал. За нөгөө үнэ $65,000 даатгал. За тэгээ урсгал зардал болох юм бол энэ маань мөнгөн зардал. За хоёрдугаарт нь цаг хугацаа. За ирж хайх. За тэгээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх энэ тодорхой хэмжээний хугацаа зарцуулж байгаа. За гуравдугаар сэтгэл зүйн зардал. Зурагдах үе, осолдох үе гэсэн янз бүрийн эрсдлийг үүрч байна. За нөгөө талдаа бие физиологийн зардал. Өөрөөр хэлбэл тухайн барааг унахад, эдлэхэд, хэрэглэхэд тодорхой хэмжээний бие физиологийн зардал гарч ирж байгаа. Тэгэхээр бид нэр үнцэн гэсэн ойлголт маань тухайн бараанаас, тухайн үйлчлэгээнээс, тухайн бараанаас авж байгаа үр ашигыг хэрэглэгч олж эзэмшихтэй зарцуулж байгаа зардалтай харьцуулдсан байна гэж ойлгох шаардлагатай байна. Үнцнийг өсгөхдөө үндсэн 3 төрлийн арга зам байдаг. Нэгдүгээрт бараанаас авж байгаа үр ашигаа нэмэгдүүлж болно. Бараагаа сайжруулж болно, үйлчилгээгээ сайжруулж болно, хүмүүсээ чадваржуулж болно, нэр хүнд имижээ нэмэгдүүлж явах юм бол энэ маань үр ашигаа нэмэгдүүлж байгаа хэлбэр болох нэ. За хоёрдугаарт нь зардлуудаа бууруулж болно. Мөнгөн зардлаа бууруулж болно, цаг хугацааны зардлаа бууруулж болно, сэтгэл зүйн зардлаа бууруулж болно, бие физиологийн зардлыг нь бууруулад эхлэх юм бол энэ маань зардлуудыг бууруулах болох нэ. За гурав дахь арга зам бол үр ашигаа нэмэгдүүлээд зардлаа бууруулж явах юм бол энэ маань үнцнийг өсгөх үндсэн 3 аргын тоонд орох нэ. Дараагийн дэд сэдэв маань бол хэрэглэгчийн сэтгэл ханамж гэж юу вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Сэтгэл ханамжийг харьцаагаар илэрхийлэх юм бол хүлээлттэй гүйцэтгэлд харьцуулсан харьцааг сэтгэл ханамж гэж хэлдэг. Янз бүрийн бараа үйлчлэгийн талаар бид нэр тодорхой хүлээлт бий болдог. Энэхүү хүлээлтийг бий болгохдоо бидний өмнөх үеийн туршлага, за найз нөхөд нийгмийн хүрээллээсээ, за маркетингийн идэвхжүүлэлтээс, өрсөлдөгч нарын үйл ажиллагааны үр дүнгээс, мэдээлэл, төрөл бүрийн мэдээлэл амлалтаас тухайн барааны талаарх хүлээлт бий болдог. За хүлээлт бий болсны дараа нөгөө хүлээлтийг тухайн бараагаа хэрэгжилж үзснийхээ дараа гүйцэтгэлтэй харьцуулж үздэг. Тэр гүйцэтгэлээс нь давчсан хит өндөр хүлээлттэй байх юм бол энэ маань сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэж болно. Айл эсвэл гүйцэтгэлээс нь бага хүлээлт байх юм бол энэ хэрэглэгчдийг татахгүй. Харин хүлээлт гүйцэтгэл тэнцүү байх юм бол хэрэглэгч маань үндсэндээ сэтгэл ханамжтай байж таарах нэ. Сэтгэл ханамжийг хэмжихдээ бид нэр дараах байдлаар хэмжиж болдог. За хэрэглэгчдийн дунд үйлчилсэн маркетингийн судалгаа явуулаад үзэж болно. За эдгүү судалгааны үр дүнгээс хэрэглэгчд маань сэтгэл ханамжтай байна, ханамжгүй байна. Тим шийдвэр гаргаж болох. За хэрэглэгчдийн шилжилт хөдөлгөөнийг судалж бол хэдийн шинэ хэрэглэгч хурж ирсэн, хэдийн хэрэглэгч өөр тийш шилжсэн гэдгийг судлаад ирэх юм бол энэ маань сэтгэл ханамжийг хэмжих арга байна. За нууц худалдаа авахч болох. Өөрөөр хэлбэл худалдаа авахчдынхаа дунд ороод хэрэглэгчд маань юу гэж ярьж байна, юу гэж ойлгож байна, ямар хуу сэтгэл ханамжтай байна гэдгийг хэмжиж болно. За дээрэс нь гүйцэтгэлийнхээ үзүүлэлтүүдийг хянах. За гэхдээ бид нар энэ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэхийн тулд ямар хэрэглэгчийг сэтгэл ханамжтай хэрэглэгч гэх вэ гэдэг асуултанд зөв хариулсан байх хэрэгтэй. Яг ямар хэрэглэгчийг бид нар сэтгэл ханамжтай гэх юм бэ? Хэдэн удаа хэрэглэсэн, хэрэг хэмжээний худалдаа авалт хэрэглэсэн хэрэглэгчийг бид нар сэтгэл ханамжтай гэж хэлэх юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Сэтгэл ханамжтай хэрэглэгч. За тэгээ үнцэнтэй хэрэглэгчээс юу бий болд юм бэ гэхээр хэрэглэгчийн үнэнч байдлаас үнэнч хэрэглэгч бий болдог.
Тэгэхээр үнэнч байдал гэж юу хэлж байгаа юм бэ гэхлээр танай компани маркетингийн хүчин чармайлт ирээдүйн нөхцөл байдлаас үл хамааран тухайн барааг илүүд үзэн дахин худалдаа үйлчлүүлэхээр амлаж байгаа ийм зан төлөвийг үнэнч байдал гэж. Хэрэглэгчийн үнэнч байдал үнэнч хэрэглэгчтэй болсноор ямар ч өрсөлдөөн, ямар ч маркетингийн үйл ажиллагаанд ирээдүйн нөхцөл байдал илүү таатай тийм бат бих цайз хэрмийг босгож байгаа хэрэг байна. Нөгөө талдаа хэрэглэгч үнэнч байна гэдэг маань lifetime value гэсэн ойлголтыг гарч ирдэг. Нэг хэрэглэгчийн дундаж одоо жилд оруулах орлого нь жишээ нь $300 байлаа гэж бодоход үнэнч хэрэглэх хугацаа нь 15 жил байгаад за тэндээс компани ашигын хувь нь 20% байх юм бол үндсэндээ тэр хэрэглэгч үнэнч байснараа бид нар ашигын хувьд $900 олж байгаа юм байна гэдгээ тооцож мэдчих хэрэгтэй байна. За үүнээс дараагийн сэдэв маань бол хэрэглэгчийн харилцаа холбооны удирдлага. Үнэнч хэрэглэгчтэй болохын тулд үнцнийг бий болгохын тулд сэтгэл ханамжийг бий болгохын тулд бид нар хэрэглэгчтэйгээ байнга харилцаж холбогдож хэрэглэгчтэйгээ ойр дотн байж байгаа хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэгчийн харилцаа холбооны удирдлагыг явуулахын тулд үндсэн 4 уншаад байдаг. Нэгдүгээрт хэрэглэгчээ тодорхойлох. Хэн манай хэрэглэгч вэ гэдэг. Хоёрдугаарт нь тэдгээрийн хэрэгцээ үнцнээр нь дотор нь ангилаад за тэгээд тэдгээртэй харилцаад тэдний талаар илүү сайн мэдлэгтэй болох хэрэгтэй байдаг. За ингээд хэрэглэгч бүрдээ тохирсон тодорхой өөрчлөлтүүдийг, тодорхой маркетингийн холцуудыг бүрдүүлэх ёстой байна. Ерөнхийдөө энэ хэрэглэгчийн харилцааны үе шатыг 5 үе шатад хувааж авч үздэг. За basic буюу ерөнхий гэж. Борлуулалтын ажилтан бараг зүгээр борлуулад байх юм бол үүнийг basic гэж хэлэх нь. Reactive буюу харилцсан үйлчлэлтсэн. Бараагаа борлуулахын зэрэгцээ хэрэглэгчийн асуултанд хариулт зөвлөгөөг нь хүлээн авч гомдлыг нь сонсож байгаа бол үүнийг reactive гэж. Accountable буюу харилцсан одоо тооцоотой. За борлуулалтын ажилтан хэрэглэгчийн сэтгэл ханамжийг лавлаж гомдолтон зөвлөгөө өгöd эхлэх юм бол энийг reactive гэж. Proactive буюу илүү одоо активны, илүү идэвхтэй. За борлуулалтын ажилтан барааг хэрэглэх явц шинэ бараа худалдаа авах бүртэн зөвлөгөө. Эцэст нь бол partnership marketing буюу хэрэглэгчтэй байнгын харилцаа холбоотой байж тэдний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, тэдэнд үр ашиг өгөхөд нь тусалцаа үзүүлж явах юм бол үнийг partnership marketing гэж хэлдэг байна. Тэгэхээр хэрэглэгчийн харилцаа холбооны удирдлагыг хөгжүүлснээр энэ харилцааны 5 дахь үе шат руу ахих, дэвших ийм боломжийн нөхцөл бүрдэж байгаа байна. Хэрэглэгчийн харилцаа холбооны удирдлагыг хэрэгжүүлэхэд бол биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр хэрэглэгчдийн мэдээллийн бааз хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэн манай хэрэглэгч вэ гэсэн энгийн асуултанд хариулах боломж нөхцөл бүрдэж таарж байгаамаа. Эцэст нь хэлэхэд 10 шинэ хэрэглэгчтэй байснаас нэг үнэч хэрэглэгчтэй байх нь хамаагүй илүү дээр гэдгийг бид нар маш сайн санаж бодож явах ёстой байна.